Олон улсын эрен сурвалжлах сэтгүүлчдийн багийнхан сэжиг бүхий мөнгө хөрөнгөө байршуулдаг офшор данс эзэмшигчдийг зарласнаас хойш хамаг юмны учир олдож эхэлдэг боллоо. Улс Монгол маань жухам яагаад хөгждөггүй учир ийхүү тайлагдаж байна. Хөгжил дэвшил бүтээн байгуулалтанд зарцуулагдах ёстой ард түмний мөнгө хулгайн замаар орж Панам офшорт хоригдлогдсон Монголоос ийхүү дайждаг ажээ. Эдгээр офшор тунгуудаас анхдагчд нь болох ноён Сангжийн Баярцагт хэдэн жилийн өмнө офшор данс нь илэрснийхээ тайлбар болгож ийхүү хөөгнөж суулаа. За яг хоо тэгээд ингээд офшор данс илэрсэн чинь Баярцагтын хаяг Чайна гэд гараад ирсэн. Улаанбаатар Чайна гэд. Одоо Улаанбаатар биш, Улаанбаатар Монголиа. Монголиа Чайна гэд. Одоо нөгөө энэ байна. Тийм. За энэ бол монгол хүмүүсийн хувьд уучлаж болохгүй алдаа санагдсан. Та яагаад энийг анзаараагүй? Би одоо үнэхээр л анзаараагүй. Яагаад? Одоо би яагаад гэдгийг мэдгүй үнэхээр анзаараагүй тэгэл зурцсан. Тэгээд дараа нь энэ нөгөө баримт бичигчийн хэвлэл мэдээлэл дээр гараад ингээл манайхан ингээд ардталтан Чайна гэсэн байна гэдэг ийм асуудал ирсэн. Тэгэхээр нь би бол энэ компани руу ярьсан байхгүй. Захаа бичсэн. Тэгтээ хараад тань шиг боловсралтай хүн. Тань шиг 23 наснаас ахуулаад энэ төр нийгмийн зүтгэлтэн болцсон хүн альва юмн дээр гарын үсэг зурхтаа Чайна гэдэг үгийг анзаарахгүй зурна гэдэг бол надад бол үнэмшлэхгүй санагдав. Виадаар нь хэлээд шүү дээ. Ингээд хүн чинь нөгөө нэг бүдэрхээр 7 бүдэрдэг гэдэг. Би эннийхээ төлөө буруу гэдэг учраас буруу гэж мэдж байгаа учраас уучлах гэж байгаа. Энэ бол би тэгтээ хариуцлах. Энэ бол гэмт хэрэг бол ерөөсөө биш. Энэ зүгээр ёс зүйн асуудал байхгүй. За эндээс харуул ноён Баярцагтад тусгаар Монгол улсыг Чайна буюу Хятадын Монгол шүү гэж бэлдсэн явдал нь ёс зүйн алдаа байлаа гэж Хевник ярьж байна. Насаараа төрж ажиллаж олон улсын гэрээ контракт хийж явсан хүнхэд очиж оршин суугаа хаяга андуурч битсэн гэхэд ёстой тэнэг маанаг дөнгөө хүнч үнэмшихгүй. За тэгтэл бас нэг нь ноцтой баримт гарч ирээд байна. Монгол улсын иргэн, Монгол улсын сайд, Монгол улсын өнөөдрийн засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын маань хятад нэр нь мистер Яшу гэж болж таарлаа. Хамгийн дайжинтай нь өнөөгийн Монгол улсын засгийн газрыг хятадын иргэн мистер Яшу гэж удирддаг аж. Юутай юм бэ? Гадаадын хөрөнгө оруулагч гээч дуурчтай хийсэн гэрээ хэлцлүүч хүм яагаад дандаа гадаадын хулгайч нарт ашигтай Монгол улстай хөнгөлтэй байгаад байдгийг шууд утга нь энэ босуу. Монгол улсын стратегийн орд газруудыг гадагшин зөөж зарж үрэх бүхэлдэн гэрээ хэлцлүүч Сангжийн Баярцагт гэдэг энэ учир бүтүүлэгтэй шууд холбоотой. Түүний хийсэн гэрээнээс одоо ч асуудал дагуулж одоо ч Монгол улсад ашиг орлого биш өөр шиг ядуурл хоосрол дагуулж ирлээ. Энэ бол баримт. Харин түүний хятад нэр нь Яшу. Энэ бол бас л баримт. Сүүлийн өдрүүдэд илэрч буй шин тутам лойрын баримт тухайлбал лойрчин Justin Castleтай холбоотой илэрхий гэмт хэргийн шинжтэй үйлдэлүүдэд ч мистер Яшу Баярцагтын нэр шууд холбогдоод байгаа. Харин одоо энэ үедээ яаж хэн хариуцлага тооцохгүй. Шудраг үнний дуу хоолой гэдэг ерөнхийлөгчд найдаад ирэх үг нь ойлгомжтой. Гадаадын иргэнийг Монгол улсын сайдаар томилсон хариуцлага хэн хүлээх вэ? Гадаадын заншлаач, тагнууч, хорлон сүйтгэгч байж мэдхээр учир нь олдохгүй олон нэр хаягтай аль улсын иргэншилтэй вэ гэдэг нь тодорхойгүй ийм хүнээр улс орны хувь зүй хөгжил дэвшилтэй холбоотой асар олон тэрбум долларын гэрээ хийлгсэн хариуцлага хэн хүлээх вэ? Ардч нам хүлээх үү? Аль эсвэл тэр мистер Яшугийн хаанагтай байх эх орн хүлээх үү? Ноён Юшу Сангжийн Баярцагт танаас асууя. Энэ олон нэр овог хаягийн аль нь таны жинхэнэ хаяг нэр овогч нь вэ? Та ямар учраас Монголын төрд ажиллаж байгаа вэ? Та ямар учраас ийм эргэлзээ сэжиг бүхий байдалтай байгаа хэрнээ Монгол улсын стратегийн бүхэл орд газруудыг зарж өрөх гэрээ хэлцээр оролцоод байна вэ? Мэдээж энэ асуултанд таныг хариулна гэж итгэхгүй байна. Харин хэн үүнд хариулах вэ? Монгол улсын хууль дүрм тагнуулын байгууллага хаана байна вэ? Энэ асуултанд ядаж нэгэн ч гэсэн хариулахгүй юм байна.